ресторан ажилладаг хүмүүсийн өмнө хамгийн том тулгамддаг асуудал тоогоо солигдохоор технологийн карт өөрчлөгдөд нөгөө хоолны ав чанар өөрчлөгчгүүд хэрэглэгч буцаагаад голоод эхэлчихнэ. Тэгэхээр энийг барихын тулд нөгөө тоогоочдоо бараг л 5 сая 10 сая төгрөгийн цалин өгд. Тэгээ нөгөө өндөр цалин өгöd байхаар орж иж өөрчлөлтөд тогтоож барахгүй юм. Ингээд ийм хүндрэлүүд. Тэгэхээр бидний хувьд бол нийт одоо 50 салбартаа юу гэж байгаа вэхээр нэг л супер мастер тоогооч авъя. Тэр хүний гаргасан технологи, тэр хүний одоо хоолны одоо хамтлагаа энэ юмар одоо юу гэдгийг 5-аас 10 жил явъя. Тэгээд энэндээ бид нар дундаасаа 50 одоо энэ бизнес эрхлэгч маань цалингаа өгөөд тий одоо нэг сард нэг юу гэдэг нэг рестораны 250 сая төгрөг ч юм уу өгөөд тэр хүнээ одоо 5 саяас 10 саяар цалинжуулна. Энэ маань өөрөө нэг Улаанбаатар хотод байгаа бүх ресторанууд чинь ингээд амтлагааг болон Монгол байгаа амтлагааг нэг байрна гэсэн үг тий. Дээр нь бид нар 5-аас 6 одоо рестораны дунд үйлчилгээний буюу сервис үйлчилгээг нь бас цуг явуулдаг. Тэгээд энэ нэг олон ресторанууд чинь нэг нөлөө авалттай бол ажилчдаа шеэрлэх тий зохион байгуулагчаа бас шеэрлэх юм ингээд яваадах юм бол бүр ингээд супер олон зүйлээр бид нар хамтарч авч байгаа. Тэгэхээр ингээд нэгсэндээ нэг нэртэй, нэг стандарттай, нэг гоё хоолны амттай, нэг менютэй, нэг тавгалж өгдөг тавтай тий одоо халбах сэрээ бүх юм нь өөрийнх нь нөгөө нэр устай брендэрээ болцсон. Ядчил хоолоо ингээд савлаад аваад гарахад тэр торонч гэсэн өөрийнх нь рестораных нь нэр устай тий нэг ийм орчин үеийн одоо дэлхий дээр байдаг жишгийг дагсан юм уу. Тэгэхээр үйлчлүүд ихтэй бүгд 100% ашгаа өөрсдөө авна. Бид нар юу ч авахгүй. За ашигаас гадна за өөр зүйл яриа. Өөрөө одоо ингээд загс ресторан ингээд миний брэнд гэдээ яриад байна шүү дээ. Тэгжиж би өөрөө нэг тоогоочтой өөрийн гэсэн хоолтой өөрийн гэсэн үйлчлэгчтэй болсон нэг бизнес эрхлэгч байлаа. За өндөр хэмжээнд нэгдэчээ бид нар ингээд 1 минутаа чинь нэг хоолтой олцохоор бүх салбар чинь адилхан болоод эргээд эрсдэл нь илүү болчих юм шүү. Одоо ч нэг ондоо шил гэж нэг юм яригадаад байна. Ресторан болгон өөр өөрсдийн тоогоочтой, ресторан болгон өөр өөрийн каталогтой, өөр өөрийн хоолны тэр одоо технологийн карт гэдэг юм байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь олон байж сонирхолтой болдог юм шүү. Энэ бүгд ингээд нэг адилхан болчихоор чинь өөдөртэй биш. Одоо би дийсл хотод нэг хоол идэж байгаа л орон нутгад явж байгаа л эмжээлгээл орсон дахиад нөгөө хотод идгээд итгэхэр чинь энэ эрсдэл биш үү? Одоо ийм та жишээ нь Монголд одоо ингээд хамгийн олон салбартай бизнесүүд ер нь дэлхий дээр ер нь та ингээд гадуур аялаад явхаар нэг юм жишээ нь юу вэ штэ Starbucks гэх нэг юм кофе байна. Тэнгүүд Японд ч байсан, Солонгос ч байсан, Хятад ч байсан Starbucks харагдвал шууд Google орчдөг. Тэдгүүс. Яагаад тэгвэл ороод байгаа юм. Яагаад тэгвэл тэрний амт нь тодорхой, үйлчлэгээ нь тодорхой, үнэн нь тодорхой бид нар эдний амт намайг гомдоохгүй гэдэг итгэл үнэмшил байна. Тийм учраас тийш ороод. Та жишээ нэг гаднаас ингээ хүн ирвэл за одоо юу гэх нэг говийн бүтээгдэхүүнийг авнаа. Тэ ямар нэгэн байдлаар бэлгэнд өгвөл говийн бүтээгдэхүүн авах уу, гоёгийн бүтээгдэхүүн авах уу, эсвэл өөр нэг брендийн бүтээгдэхүүн авах уу гэвэл та яах вэ? Нэг номерт мөнгө нь яг ижидтэй бол говийн авч гэн тэ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан брэнд гэдэг зүйл бол одоо дэлхийн нийтийн хүний хандлагын одоо асуудал болсон. Одоо хүний тархинд угаасаа сууж байгаа. Тийм учраас брендингийн олон хүн дагдаг. Олон хүн дагдаг. Ондоошрол гэж байгаа зүйлийг бол хаяа нэг идэх эсвэл ондоошрол гэж байгаа зүйлийг манай сүлжээнд орохгүй байгаа. Одоо энэ чинь 3 ресторан байгаа, зэрэгцээд 3 ресторан байгаа бол бид нартай нэг л орно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ радиусаараа бид нар ингээд 1 км дотроо хамгийн багадаа нэг л рестораныг өөрийнхөө сүлжээнд авъя л гэж. Бусад үйлснүүд нь тэр ондоошрол ингээд нийтлэг дунд нь дуудаад байгаа юм шиг биш юм биш тийм. Тэгэхээр ерөөсөө 1 км-ийн радиус дотор нэг л одоо нөгөө ресторан байна. Манай энэ сүлжээнд байгаа. За тэгээд энэ ресторан өөрөө цаашаа ингээд хөгжөөд яваад байна гэсэн үг. Мэдээж таныг уйдахгүй тул бид нар ингээд нөгөө сар болгон шинэ хоол гаргана, шинэ сар болгон ингээд туршилтууд хийн тий. Энэ нөгөө айгүй бүтээлч ажиллана гэсэн үг байхгүй. Айгүй тийм нөгөө нэг смарт одоо ажиллаж эхэлнэ гэсэн үг.